Hi. За инки болё хөгшөрсөн. За хэлцгээе. За би нөгөө нэг бичлэгийн дундаар яриалсан. Би төрс өдрөөр юу авсан бай гэдгээ хийн гэдгсэн. Тэгээд одоо хийж байна. Тэгээд би 4 сарын 8-нд 30 нас хүрсэн. Тэгээд 4 сарын 5-нд найзуудтайгаа тэмдэглэсэн баггүй. Тэгээд дараа нэг 4 сарынхаа 8-ныхаа тэр өдрөө гэрийнхэнтэйгээ гэртээ хоолмол хийж идээд тэгээд хатам аав ээж мэжийг маань үгс орж байна. Тэд нар маань ирээд ингээ бас надад бэлгийн тэргөө тэгээд нөхрөөсөө бэлэг аваад тэгээд мөртөж бэлгийн хур буусан тийм гоё төрс өдөр байлаа. Тэгээд би ихтэй дахиад бичлэгэн дээр нэг 30 нас мэс гэж ингэж ярихгүй за ямар ч их ярьцсан гэж бодсон сүлдээ. За тэгээд энэ бол би ингээ юу өмсөхгүй гэж ингэсээр агаад ингээд тавьсан байгаа хувцас ч за. Тэгтээ яг би угаасаа цэвэрч биш те. Тийм болохоор иймэрхүү байна заа. Энэ авиг зүгээр ингээд игнор хийгээрэй за. За би тэгээд юу ялаа. Шууд эхлэе бэлгнээсээ. Миний хамгийн анхны бэлэг бол угаасаа 4 сарын 5-ны өдөр найзуудтайгаа тэмдэглэж байхдаа тэр тэмдэглэлт өдрөө авсан тийм бэлэг ахгүй юу? За тэгээд тэр маань болохоор юм байна штэ. Инээсэн Миу шилээсэн. Би тэгэд бүр энийг төсөөлөөгүй. Үнэхээр нөгөө төсөөлөөгүй бэлэг гэж байдаг юм байлээ. Ийм Миугийн шил авсан. Тэгээ энэ хараа. Тэгээ ажил би угаасаа ер нь л бор үстэй байдаг. Саяхан нэг хэсэг цайруулж солиорсон болохоос ер нь л бор үстэй байдаг. Тэгээд амар зөгчөө. Энэ надад байгаа хамгийн үнэтэй шил. Би угаасаа шил зүүдгүй. Анхны болоод ханаас. За зүүж үзүүлээ. Гоё юм уу? Баймтаж мэдгүй. Намайг амар баярлуулсан байхгүй би бүр шил авчиж байгаа юм бахтаа гэд гол нь нөгөөнийг надад 2 бэлэг өгсөн ахгүй тэрд маань. Тэгээ 2 бэлэг өгөөд эхний бэлэг нь бас энэ. За. Гэтэ эдгээр та хэд баг харцаа хат нэрээ би харуулчлаа сандгүй. Энэ Bovo гэдэг брэнд ийм швед брендийн ийм цаг ахгүй хараа. Тасархай чам бааз. Ийм. Тэгээ ингээ миний бугуун дээр бүр ийм гоё харагдчихаа. Тэгээ би гэртээ ороод ирж залахаар тайлцсан байна. Hello. За ийм гоё цаг авсан. Тэгээ би нөгөө цаг зүүж сураагүй. Ерөөсөө цаг зүүдэггүй би. Тэгээд угаасаа энэ миний анхны цаг ер нь л тэгээд дээрэс нь амар чамин байгаа зэмгтээлэг. Тийм болохоор би угаасаа ер нь л бараг л цаг авахгүй хаа. Мэдгүй надад энийг эвдэртэл ч юм уу магадгүй. Эсвэл ингээд жоохон те амар одоо цаг маг энэ төр чинь бол бас л ийм хүнд яг зайлшгүй байх ёстой зүйл биш. Тийм хүн хэрэглээд сурчих юм бол ингээд хэрэглээд байдаг тансаг хэрэгцээ юм шиг надад санагддаг байхгүй. Би цагийг яг хэрэгцээтэй зүйл гэж боддоггүй. Тэгтээ ингээд загвараас нь болж зүөх шаардлага гарах юм бол ийм чамин байх юм бол гоё гэж боддог байсан. Тэгээд ийм цаг нэг надад байгаа. Тэгэхээр надад өөр цаг бараг хэрэггүй гэсэн үг. Амар гоё. Цагтай болсон. Тэгээд энэ амар гоё шилдэ. Зүгээр нэгэр вау байсан. Би ингээ 2 бэлэг аавна гэж бодоагүй. 2 бэлэг нь хоёулаа надад байдаггүй зүйлс. Би тэгээ дахиад хэлээ та хэдэд маш их баярлаа. Ийм байна. За нүдний шилээ юм байна. Тэгэд юу асаа нөгөө би ийм шил зүүдэггүй болохоор би ч нөгөө нэг юу штэ ийм том саарлж хөвч зүүдэг ахгүй дандаа ийм сооныгийн. Тэгээд гол нь одоо ингээд 100 болж байгаа. Тэр нөгөө ийм том чихвч дандаа зүүдэг хүн чинь нүдний шил зүү хэрэг гарчхаар юу яд юм бэ? Энэ хоёр маань ингээм хэцүү харагдаад байт юм. Эсвэл нэгт ингээд надад хэцүү мэдрэгдэнд хохгүй, хоёрт ингээд гадуур явсан ч гэсэнтэй нэг том чихвч амир нүдний шилээ ингээд голоор нь чихээ зүүж мүцнийг байгаа хамаг юм гаргаж ирж зүүж явж байгаа хүн шиг харагдаад байсан байхгүй юу? Тэгээ би энэ хоёр туслаа байх хэрэгтэй маань гээд. Тэгээ би энэ шилэндээ зориулж ийм утсан чихвч авсан. Тэгвэл ингээд бас юу юм бэлээ? Айгу тухтай юм бэлээ. Амар цэвэрхэн.
Тэгээ ер нь би бол гадуур нэг ийм юм явж байгаа. Ийм чихвчтэй. Тэгээ ийм шилээ зүгээд ийм. За. Тэгээ шилэндээ зориулж ийм чихвч авсан байна шүү дээ би өөртөө. Окей. За дараагийн бэлэг маань болохоор нөхрөөс авсан бэлэг. Тэгээ тэр бэлэг маань болохоор энд байна. Энэ пүүз авсан бий. Би баг пүүз өмсдөг дандаа готлноод өмсдөг. Дандаа юм зузаа улмалтай юм готлноод өмсөд идэг. Тэгээд нэг ийм пүүзтэй болсон. Энэ болохоор юу Axel Arigato-гийн тэгээ миний амьдралтаа өмсөж байгаа хамгийн үнэтэй пүүз 3150 крон гэж хэлсэн. Тэгээд ийм тренд юм. Би ер нь тренд дагдаггүй. Одоо хизээч зэр одоо Air Nike Dunk бла бла авдаггүй байсан угаасаа. Ер нь хизээч ингээд тренд Dunk ч юм уу те New Balance гарах үед New Balance авах гэдэг ч юм уу тийм байхгүй. Угаасаа л пүүзэн сонирхолгүй ч юм болов. Гэхдээ яа харахгүй бас нөгөө дулаан ороод ч тэр нэг юм хөнгөн шингийн хүмүүс хэрэг гараад байгаа болохоор пүүз авахлаа гэж бодоод тэгээд дэлгүүрээр явчихсан чи энийг өмсөж надад амар ихтэй санагдаад өнгөн хөөрхөн царайлаг харагдаад авсан. Тэгээ яг жоохон юм зузаан ултайтай пүүз ингээд аваад өмсөх гэхээр би ингээм амар бацаан шиг хүүхчиг харагдаадсэн зузаан ултай пүүз өмссөн чинь. Тэгээ би окей гэд энэ цэвэрхэн sneakers авсан байгаа. За тэгээд уг нь би нөхөртөөгөө ярилцсан байхгүй. Тэгээ төрсөн өдрийг тэмдэглэн гэдэг чинь бас ингээ айгүй их мөнгө зардаг штеп. Тэгээд би нөхөртөө хэлсэхгүй би ингээд наа юу ахуулах юм гэхээр нь үгүй маа нөхөр тэгсэн байна. Угс надад сонголт өгсөн байна. Чи ингээд бэлэг авах уу эсвэл төрсөн өдрөө хийх үү гэсэхгүй юу? Амар агаас тээ. Тэгч асуусахгүй. Тэгэхээр би окей төрсөн өдрөө л хий даа гэж бодсаахгүй. Тэгээд төрсөн өдрөө хийгээд бэлэг авахгүй гэж бодоод тэгсэн чинь манай яриан дундаа яагаад ч юм авч өгөхөөр айдаад тэг би нөхөртэй хэлсэхгүй. За тэгвэл би пүүз бол авч магадгүй. Пүүз авмаар байгаа. Ер нь л дандаа готломсод байгаа болохоор ингээд айгу хатуу мэдрэгдэж байгаа хөлн. Тэгээд маа нөхөрч гисэн пүүз бол болж шүү. Пүүз биш бол өөрөө авч өгөхгүйсэн байсан мэдгүй байна. Муулаа наах. Манай хадам аав ээж хоёр болохоор надаа юу өгсөн. Амар хөөрхөн юм. Dior-ийн юу гласс хүү энэ юу хөө гласс балзам гэх үү ийм гой natural өнгөтэй ийм юм өгсөн энэ юу lip glow л гэж ямар тач 077 077 юм байна амар хөөрхөн тэгээд надад нөгөө юу гэсэн одоо нэг юм Dior-ийн цагаан үнэртэй ус гэсэн цагаан биш нэг юм J'adore юу ч дуудах юм яа мэдхгүй заа тэрийг өгсөн байхгүй. Тэгээд айгу том гоё ус байсан л да. Гэхдээ нөгөө миний нөгөө юм тайпны үнэр бол биш байсан. Тэгээд би дэлгүүр дээр нь очиод тэрийг нь өгөөд буцааж өгөөд оронд нь энэнгээр солисон нөгөө дулаараа 100 болж байгаа болохоор энэний шар өнгө надад амар таалагдсан гэдэг юм. Нэг тийм fresh тэгээд ийм sweet амар гоё санагдсан. Тэгээ энэ үнэртэй усаар цаасан. Тэгэхээр ер нь бол аав ээж надаа энэ үнэртэй усыг энтэй өгсөн гэсэн. Амар хөөрхөн. Бүх цаг үеийн бүх 4 саруудад би амар их мөнгө хүрсэн байдаг. Тэгээ энэ ми төрсөн өдрөөс болж байгаа ч юм биш. Тэгээл ингээд тэгээ ер нь 4 сарын сүүлээр би ер нь баг бүх цаг үеийн 4 сарын сүүлээр ер нь хөвчлэн амар эм ордог юм шиг санагддаг. Тэгээд 4 сарын их үеэр яг ингээд хүү хаа юу их үү яахаа их үү гэжсэн ал 4 сарын ингээд сүүлээр хандмаа дарагдаал ингээл тэгээ би ягаад төрөвөө гэлээ. Тэгэл тиймэрхүү бодол амар их ингээд төрдөг зав. Гэтэ одоос арай гайгүй байна л да. Би сая ингээл маа нөхөр ажилдаа авцсан 2 хүүхэдтэйгээ орон дээр чилрээ хөвтчихийдэг байхгүй. Тэгсэн чинь аав ээж хадам аав ээж залгаад хүүхдүүдээ өгч гарахгүй эсвэл хамт гарах уу энд одоо өнөөдөр 4 сарын 30-ны өдөр нэг юм галын наадам болдог өдөр ихгүй шивэдэд одоо хаа газар нэг юм юу очдөг галын наадам ингээд болдог гэсэн гал асаадаг тий нэг овоо шиг юм шатаадаг тэр болно очиж үзэхүүгээ тэгэхээр 2 хүүхдөө явуулсан тэгчээд 2 хүүхдөө өгж явуулчаа орж ирээ суусан чинь
Юу их вэ гэх бас ингээд ингээ гайхаад тэгэхдээ би бодлоо. За би ингээ бичлэг хийгээд 30 минут хүрэхгүй хийжтэй би одоо хиймээр суухгүй юм чи нөгөө нэг хараад байгаа юм яриулчих юм яриад байгаа юм харуулчих юм чи ингэж бодоод тэг ингээ суусан чинь бас камерт өөрийгөө харсаж аваа нүд ам гэлцаад ингээ хөөрхөн яриад байна л да би одоогоор түүнээс одоо энэ утас энэ бичлэг ингээд дууслаа би шууд буцаад хүүхдүүдэд эртэлтэй болно гэсэн. Гэтэ яах вэ? За тэр яах вэ? Тэг миний өөртөө авсан юмнууд гэх юм бол заа юу яг л надад хэрэгтэй байсан юмнууд шүү. За especially яг энэ хоёр. Энэ болохоор энэ Шведийн Kaya гэдэг брендing юу bronzer. Тэгтээ нэг юм баг зэргийн shimmery bronzer тэгээ юм юу амар dark биш. Нэг юм зүгээр л амар natural bronzer. Энэ баг хамгийн цайвар өнгийнх нь bronzer мөн баха. Сүдэр штэ тий. Тэгэл ингээл энэ дээр нэг харагдахгүй байх шиг. За. Тэгээ энийг авсан тэгээ би энэ дээр бүр амар сэтгэл хангалуун байгаа. Үнэхээр гоё тэгээд ийм савлгаан ч гэсэн амар гоё. Та нар мэдээж би савлгаан дэгээд дуртай. Тэгээд саяхан би нэг солонгос дэлгүүр ороод бас ийм сормосны будаг авсан. Би өмнө нэг Sensai гэдэг брендийн сормосны будаг хэрэглэжсэн байхгүй юу? Маа нэг санал болгоод тэгээд бас үнэтэй байсан. Бараг л Dior-ийн сормосны будаг шиг үнэтэй заяа. Тэгээд үнэхээр буудаггүй. Тэгтээ ингээд яг нэг шинээрээ гоё ирнэ дуусахаараа жоох юм зунгаарлцсан нэг юм хуурай божигндаг юм. Мэдгүй нэг л сонин текстур талцаахгүй. Тэгээ би за ингээд нүд рүү ороод байгаа юм чинь. Тэгээд энэ сормосны будыг авсан. Оо shit гатам тавчлаа. Би энэ брендийг юусэн уншиж чаддгүй. За энэ яг юу гэсэн юм би ойлгохгүй. Энэ солонгос сормосны будаг. Тэгээд Rom and юу юм бэ? Rom and За ийм сормосны будаг. За тэгээд ийм уруулын будаг авсан. Энэ болохоор яг нэг юм ягаан биш таяа. Нүн ягаан биш ягаан амар гоё ягаа тийм уруулны маань өнгөтэй. Тэгээд matte биш нэг velvet бас textureтэй. За тэгээд энийг өөртөө бас авсан. Ийм уруулын будаг. Энэ болохоор ийм YSL-ийнх тэгээд гол нь өнгө нь бас ийм. Тэгтээ ийм амар тод гардггүй. Ийм нэг matte биш заяа. Тэгтээ амар ийм glossy биш. Таслаг ихтэй. Тэгээд lipstick гэхээр бас биш. Юу ч тийм. Юу ч гэж хэлэх гээд байгаа тийм. Ямар ч тааш нэг юм гаргаж ирэхээр амар юм юу одоо fancy савлгаатай болохоор надад ингээд амар гой санагдаад би ер нь савлгааг нь мэдрэх гэж л авсан. Гэхдээ үнэхээр бас амар гой уруулна заяа. Тэгээд бас нэгэн лаг хүн болж би өөртөө баярээдөө гин харандаа авсан. Тэгээд жоохон ингээд үнэтэйфтер юм авцаа болохоор л эдрэг харуулж байгаа юм байхгүй. Түүнээс ч тэгээд яг иймэрхүү юм ер нь хэрэгэлж үзүүл яад юм болоо тий нүдний харандаа марандаа болгоо YSL баярээдөө энэ төр байлгаж үзүүл яад юм бол би ингээд учиргүй өдрийн хэдэн зуун удаа бодохгүй шүү дээ. Би санахаараа 7 хоногт 1-2 удаа л бодож байгаах нүдээ магадгүй. Тийм учраас ийм дайжгүй юмыг бодож өөртөө авсан. Нар жаргаад тэгээ би өрн хог гэрлийг хасаачлаа. Илүү дээр нь үү? Дээрээс нь манай хүүхдэд ороод ирсэн. Тэгтээ яг манай хүүхдэд амар цай хүүхдэд учраас гайгүй. За буцаад оръё. Би тэгээд нүдэндээ нилээн ийм чанартай тэгээд ийм үнэтэй тийм гоё брендийн харандаа угсаа амар байсахгүй анхнаасаа. Анхнаас гэж яг нэг юм тий хөнгөлийн үзүүр нэг юм бодол яваад байсахгүй. Тэгээд авсан. Тэгээд баярээдогийн харандаа болохоро нэг гоё нэг хөөх юм нэм жамбо гэдэг л юм ийм сайзтай заяа. Тэгээд ийм тослог айгу сайн заяа. Тэгээд ингээл бодлоо. Тэгэнгуутаа үзүүрийн сав.
Гэл нэг юм. Шууд юм цэвэрхэн болчихсон юм. Тод бодохгүйгээр юм болчихсон. За тэгээд ийм харандаа авсан юм аа. Тэг энэ маань угаасаа удаан ширүүлэх юм байлээ. Энийг би нэг юм smoke бодолтон дээр бас хэрглэж үзмээр байгаа байхгүй smoke eye дээр. Тэгтээ яг нэг тийм амар лаг бодож суух цаа гарахгүй байна. Тэгтээ энийг туршиж үзнэ. Тэгээ хоёр дахь нь болохоор YSL-ийн ийм юу. Одоо юм Naughty гэдэг штэ юу. Зэрлэг нэг тийм гоё өнгөтэй. Ийм гүн хөх тэгээ юм амар бараан dark хөх өнгө гэхгүй юу? Үзүүрлэг юм штэ. Үзүүрэл дуусаа. За үзүүрлэлч айгу гоё харандаа за. Тэгээ энэ өнгө нь болохоор бас хараа. За энэ дээр давхарлаа зураад үтчихлээ. Өнгө нэг юм бүх туяатай. Эдгэнгүй. Тэг хамгийн гоё юм нь энэ ардаа нөгөө юм юутай. Багстай заяа. Тэг энэ амар гоё сайн багс шиг санагцаа. Ийм. Тэгээд энэ өнгөөрээ маник татаад. Ингээд татчих. Гоё азтэй. Тэгээ энэ нүднийхээ ухархайг бас ингээд энэ шууд нүд тод олчих юм шүү. Адилхан ингэж. Та гэхдээ нэр нүднийхээ ухархайг тэндэж үздэг үү? Тэнддэг үү эсвэл амар өөрчлөлт юм билээ шүү. Шууд ингээд нүд том болоод ам шүү. За ийм байна. Энийг үзүүлээ да. Энэ маань яг нэг гоё. Амар гоё. Маркет гэдэг зурч. Инксэ. Тэ нэг ийм хоёр харандаа авсан байхгүй юу. Тэгээ яг би одоо явандаа яг нэг гоё үнэтэй амар гоё юм аавна гэж боддtiin. Гэхдээ заримдаа бас ялгаа нэг байдгүй. За жишээ нь ингээд Dior-ын кремээр юм гэл амар гоё гэл нэг хоёрыг авч үзсэндээ нэгийг авч үзээд яг таалагдсан. Гэхдээ тийм амар бүр вау гээгүй. Гэхдээ дараа нь яг нэг худлаа мөнгөтэй явж исэн юм уу яасан бэ? Баярхаа бас дахиад нэгийг авсан байхгүй. Тэгсэн чинь тэрийгээ би ингээд тортой бодогнууд дундаа би тийм шин Dior-ын крем тэр юм дөрвөн ширхтээ highlight palette энэ зүгээр л одоо тоогонд одоо метронд хаяа буцсан гэсэн үг. Ууттай тэр гоё үнэтэй бодогнуудаа зүгээр л ингээд метронд хаяа буцсан. Тэгээд гол нь тийм үнэтэй юм авчгаар тэр хаях мэдрэмж амар бүр гэд бүр амар сонирн болсон би тэр үед. Тэгээд тэр үнийг тийм жоохон тийм баг одоо их авч авахаа болцсон гэх юм уу? Эсвэл одоо тийм кремээр эмээ цүнхэлж авахаа болцсон. Тэгээ ерөөсөө нэг юм жижигэн нэг юм одоо миний цүгэнд энэ эсвэл нэг юм пудр эдэн жижигэн. Rare Beauty-гийн тийм юм жижигэн пудрээ аваад тэгээд ямар нэгэн уруулын бодог, ямар нэгэн харандаа бас авч явдаг би одоо цүгэндээ. Тэгэл нэг харандаа, нэг уруулын бодогтай, нэг жижигэн талтайгоо явж байгаа гэсэн. Тийм байна да. Абисаа баг будчихж байгаа юм шүү. Тэгээд миний санаа сайхан нэг иймэрхүү бэлэг мэлэг гэдээсээ ид маань ингээд болоо. Сонь сайхан гэдэг юм нэг байхгүй. Тэг яг уу та гэхдээ бичээрээ за одоо миний ярианы мөнгө ч юм уу ашиглаж байгаа үгнүүд тэгээд ингээ хоолоо молоо юмнууд ер нь ингээд юм яриад ах юм бол та нарт сонсууштай байна уу? Бас давхар хэлээрээ за тэгвэл би ингээд угаасаа би айгүй чалчаа төрлийн хүн болохоо хэрэг магадгүй би энийг ярьдаг юм олчвал бас ярих айгүй дуртай. Гэхдээ би юу бол ярихгүй. Тийм crime интервал ярихгүй, gossip интер ярихгүй. Би нэг юм юу ярмаар байгаа байхгүй юу?
охтуудын талаар юм ярмаар байгаа байхгүй юу? Жишээ нь би одоо өөрөө охин гэхийн хайшин ийм эмэгтэй хүн болчиход байна шүү дээ. Эмэгтэй хүн 2 хүүхдийн ээж 30 настай одоо ийм хүний эхнэр болчиход байна шүү дээ. Тэг яг энэ өнцгөөс ингээ харахаар надад ингэ санагддаг байхгүй юу. Тэгэхээр яг ийм beauty tip талын ч бас биш. Ер нь ийм бодол санааны юм ярмаар байгаа байхгүй юу. Одоо охтуудыг жоохон ингээсээ те өөрөө жоохон ийм үйлдэл хийгээд нэг үзчихээсээ эсвэл ийм үг хэлээд үзээсээ энийг тэргээд мэдгүй тийм охтуудад зориулсан ийм харилцааны талын одоо beauty tip-ээс илүүтэйгээр охтуудад зориулсан ийм харилцааны талын юм ярмаар идэг байхгүй юу. Харилцааны талын юм тэгээд хэрвээ чи нөхөртөөгөө бас ингэжүүл юм байлээ шүү, тийм байлээ шүү. Найз залуутай бол ингэмээр юм бэлээ. Ийм юм ингээд харцсан дээр юм байлээ шүү ч юм уу. Тиймэрхүү би ингээд юм амар ярих дуртай. Тэгээд та нар юу гэж бодож байна? Тэгээд тийм юм ярихад би ингээд тохирохоор юм шиг байна уу? За чи болоо гэж ивэл тэгээ бас хэлээрээ заяа. Чи бойл гэд би болохгүй гэж магадгүй. Гэхдээ яах вэ? Тэ ингээд санаа оноогоо хэлээрээ. Наатах жоохон ингэмээр юм шүү. Ингэж ярил болж шүү гэдэг. Надад хэлэх тип байвал бас хэлээрээ. Тэгээд тиймэрхүү байна. Миний ер нь бол ярмаар байдаг зүйл бол ийм эмэгтэй хүмүүсийн харилцаа. Ийм харилцаа хандлага ярих айгу дуртай би. Тэгэл ингээд үзүүл яадаа ингэчүүл яадаа ингээд тиймэрхүү юм ингээд айгу ярих дуртай. Би бол тэгээ яг гэрийнхаа спотыг бүр finally өнөөдөр ингэж оллоо. Би яг энэ өнцгөөс би өөртөө айгу гоё харагдчихээн. Тэгээд яг энэ мессеж байгаа ч гэсэндээ бас надад гоё л харагдчихээн. Яа тэгвэл би гоё харагдаж байгаа болохоор надад энэ өнцөг үнэхээр амар таалагдчихээн. Тэгэхээр одоо би 7 хоногт 2 бичлэг хийх гэж хичээгээд байгаа гэсэн шүү дээ. Нэг нь бол угаасаа яг хумсных байх ёстой. Яа тэгвэл миний нөгөө зорилтод сэдв угаасаа хумс байсан болохоор хоёрт би ингээд өөрөө та хэдтэй гоё юм иймэрхүү юм ярилцахыг хүсэж байгаа болохоор яг эндээ суугаал одоо нөгөө нүрээ бодож юм ярих нь уу те нүрээ будангаа харилцааны юм ярмаар байгаа шүү дээ те тэр мэрийгээ баг эндээсээ хийцэн ч болохоор л юм байна. Тийм үү? Тэгээд дахиад 3 дахь нь болохоор би та нарт өмнөх бичлэгэн дээр хэлсэн байгаа. Сүрэн гээд найзтайгаа, эрэгтэй найзтайгаа хамт ингээд арай тийм нэг ямар ингэж хандсан тиймэрхүү бичлэг бас хийх гээд байгаа. Тэг хийгдсэн байгаа. Тэгтээ нөгөө манай хүн ингээд тэр мэрийгээ янзлаад апплод хийх гэж бас нэлээд удах бах. Энэ бичлэг орсны дараагийн дараа л орох бах гэж бодож чинь тэр нөгөө давхар өөрөө юм юутай учраас тогтмол ажилтай болохоор чөлөөт цагаараа идэг болохоор тийм манай тэр залуугийн хийж байгаа эдит тентэр тийм хурдан орохгүй бах. Тиймэрхүү гэр бүл найз нөхдөд харилцаа энтрийг би ярих амар дуртай. Тэгээд дээрэс нь гэр бүлээсээ одоо хол байгаа би одоо нэг аав эгч нар мэгч нар гэдэг тэр гэр бүл яриад байгаа штэ. Тэндээсээ хол байгаа. Тэгээд дээрэс нь шууд нөхөр дээрээ хурж ирээд тэ нөхрийнхөө гэр бүл дээр хурж ирээд уусч муусах тэ ямар байсан ингээд надад бол тиймэрхүү сэдв ингээд ярихад ингээд аюу гоё тэ би ярьж чадах юм шиг санагддаг. Тэгээд тэрнээс гадна тэ хэрвээ ямар нэгэн кейс юм над руу ингээд бичих юм бол би бас тэр мэрийг ярьж болно. Тэг би ер нь тийм ярих үнэхээр дуртай. За тэгтээ зүгээр яг юм ихэнх хүний ярьдаг сэдвийг ингээ барьж аваад те crime ч юм уу одоо юу ч эсвэл им gossip энэ төр ярих гэхээр юу биш. Би одоо тэднэр шиг тийм одоо хөдөлмөрч биш ахгүй ингээл нэг кейс барьж аваад тэрийгээ судлаад бүгдийг уншаал ийм биш. Шууд толгой дотор байгаа юмнуудаа ингээ би яриад явах надад амар байдаг, надад тухтай байдаг. Тэгээд бас хэрвээ над руу хүн юм биччих юм бол би тэрийг шууд уншингаа яриад явчихвал тэр бас надад амар ер нь бол мэдж байгаа те би залах уу. Тийм болохоор тийм хэрвээ ийм зүйл байгаа яг байгаагаараа тийм бэлэн юмнуудыг ингээд ярих нь надад амар гэдэг учраас би тэрэн дээр илүү нэг юм ямар нэгэн дүр байхгүйгээр илүү дүр гарч ирэхгүйгээр яг ингээ байгаагаараа ярих юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэгээд тийм байна. Ер нь бол миний явандаа нэг оруулж ирэх юм гэх юм бол нэг иймэрхүү яриа байна.
Тэг мэдээж ингээд одоо би ямар ч өөр сэдв юм оруулж ирж ярьлаа. Эсвэл YouTube дээр хийлээ гэлээ гэсэн. Ингээд миний хумсны бичлэг бол үргэлж номер 1 байх болно. Номер 1 хумсны бичлэг. Номер 2 болохоор нэг тийм ярих юм хум. Тэгээ 3 дахь нь болохоор одоо би тэр хүнтэй хамтарч юм хийх байхгүй юу? Тэгээд тийм байна. За тэгээд ярих юм бараг л ингээд дуусчих. Тэгэхгүй бол би яг нөгөө би иймэрхүү сэдв ярих гад гих хоорондоо ингээд шууд тэр сэдвийн талаар надад ингээд юм орж ирээд би ингээд шууд үргэлжлүүлээ ярих гад байгаа хгүй. Тэгэхээр одоо ингээд болоод ямар ч гоё авсан бэлгэнүүдээ та хэдэд харуулсан. Тэгээд тийм байна. За тэгээд үзсэнд баярлалаа. Bye.